Янагавара ахлах сургууль нь Япон улсын Оито мужийн Оосо хотод байрладаг хувийн ахлах сургууль юм. Тус сургууль нь 1910 онд анх үүсэн байгуулагдсан. Анх Янагавара оёдлын эмэгтэйчүүдийн сургууль нэртэй байгуулагдсан бол өдгөө Янагавара нэртэй спортын клуб үйл ажиллагаагаараа Япон улсад нэр хүндтэй олон алдартай бэлтгэсэн сургууль үлээ. Янагавара ахлах сургууль нь дараах хоёр үндсэн ангитай. Ерөнхий анги, биеийн тамирын сургалттай анги нь спортороо дамжуулан ихтэйд сургуулиудад элсхийг зорьсон сурагчдад зориулсан. Ерөнхий энгийн анги нь ихтэйд сургууль эсвэл мэргэжлийн сургуульд элсэх ерөнхий мэдлэгийг олгоход зориулсан. Олон улсын анги, олон улсын хэл, соёл мэдлэгийг гүнзгийрүүлэн судалж гадаад их сургууль болон олон улсын чиглэлээр суралцахыг зорьсон сурагчдад чиглэсэн. Совилхон анги. Энэ нь 5 жилийн нэгдсэн сургалттай бөгөөд сургуулийн дараах мэрэгдсэн совилхон ангитай хослуулан 5 жилийн дараа совилогчийн улсын шалгалт өгөх, эрх авах боломжийг олгодог хамгийн богино хугацаанд бэлтгэдэг анги юм. Янагавара ахлах сургууль нь спортын төрлөөрөө маш алдартай бөгөөд сурагчдад биеийн тамирын хөгжлийн ангиар дамжуулан клубын үйл ажиллагаагаар дараах спортуудын төрлөөр хичээлэх, хөгжих боломжийг олгодог. Үүнд бейсбол, жудо, хөл бөмбөг, карате, сагсан бөмбөг, кендо, гольф, хөнгөн атлетик зэрэг спортын хөтөлбөрүүд хамрагддаг юм. Хэрэв та спортоор дагнан сурж цаашид ихтэйд сургуульд элсхийг зорж байгаа бол биеийн тамирын ангийг сонгосноор спортын бэлтгэлийг академик хичээлтэй хослуулан ирээдүйн спортын боловсролд бэлтгэх боломжтой юм. Янагавара ахлах сургууль нь Монгол улс, Бүгд найрамдах Солонгос улс, Бүгд найрамдах Хятад ард улс, Камбожи, Вант улс, Тайвань улс зэрэгтэй хамтын ажиллагаанд гэрээ байгуулан ажиллаж байна.